Сайн байцгаана уу? NRCC судалгааны семинарын энэ 7 хоногийн 5 гаригийн 18 цагт гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга доктор Баярмаа өөрийн докторийн диссертацийн сэдвээ бидэнд танилцуулж байгаа. Сэдв нь Монгол улс болон Солонгос улсын ур чадварын хөгжлийн бодлогын харьцуулалт, технологийн инновацаас үүдэлтэй ур чадварын хоёр төрөлт байдалд үзүүлж буй хариу үйлдэл гэдэг ийм сэдвээр маш сонирхолтой сэдвээр бид нэлтгэл тавьж байгаа. Семинар маань одоо 25 оны хамгийн эхний дугаар гэж байж байгаа. Бидний урилгыг хүлээж аваад илтгэлээ танилцуулах гэж байгаа доктор Баярмаадаа маш их баярлалаа. Тэгэхээр бид нар энэ NRCC Mongolia YouTube гэдэг сувгаар семинарын өмнө одоо хүмүүст маш энгийн байдлаар товчхон семинарт ярих гэж байгаа сэдвээсээ товч танилцуулдаг байгаа. 3 асуултанд хариулаад. Тэгэхээр Баярмаг биднэрт нэг судалгааныхаа зорилготой ямар асуултанд хариулахаар зорьсон бэ гэдэгтээ товч хариулдаг. За баярлалаа. Бас намайг энэ судалгааныхаа талаарх мэдээллийг одоо олон нийтэд хүргэхийн боломжийг олгож байгаа та бүхэнд бас баярлалаа. За миний хувьд бүгднээр нь Солонгос улсын Чуннам үндэсний их сургуульд төрийн бодлогын ухааны докторийн зэргийг 2024 онд одоо хамгаалж төгссөн байгаа. За суралцсан мэргэжил маань өөрөө шинжлэх ухааны технологийн одоо бодлогын асуудлаар суралцсан учраас сэдвээ ч гэсэн би өөрийнхөө одоо суралцсан мэргэжил болоод өөрийн одоо ажлын туршлага судалгааны ажлын сонирхол чиглэлтэйгээ уялдуулж сонгохыг хичээсэн. За ерөнхийдөө яг миний судалгааны сэдвийг бас та сая хэлсэн учраас ер нь яг энэ сэдвийг яагаад сонгосон бэ гэдэг үндэслэл маань 2016 онд Дэлхийн эдийн засгийн форумаар анхад аж үйлдвэрийн 4-р хувьсгалын одоо улмаас хөдөлмөр эрхлэлтийн бүтцэд одоо томоохон өөрчлөлт гарч байгаа асуудлыг хүндээ ярьсантай холбоотойгоор яг энэ шинжлэх ухааны технологийн одоо хөгжил маань өөрөө хөдөлмөр эрхлэлтийн бүтцийг хэрхэн өөрчилж байгаа гэдэг чиглэлээр бас олон улсад нэлээд томоохон судалгааны ажлууд хийгдсэн, нэлээд анхаарал татсан юм сэдв байсан учраас энэ асуудал ер нь манай улсад ямар нөлөө үзүүлж болох вэ гэдгийг бас сонирхон судлахыг бол үндсэндээ зорьсон гэсэн үг. Тэгэхээр судалгааны ажлын зорилго маань өөрөө миний өөрөө суралцж байгаа мэргэжил маань өөрөө бодлогын одоо чиглэлээр суралцж байгаа учраас илүү тоон судалгаа гэхээс илүү бодлогын судалгаа чиглэлээр чанарын судалгааны аргуудыг ашиглаж хийх энэ агуулгатай бас уялдаатай. Тэгэхээр судалгааны ажлын зорилго маань үндсэндээ энэ технологи, инновацийн хөгжлийн улмаас хөдөлмөр эрхлэлтийн бүтцэд гарч байгаа ур чадварын одоо хоёр туйлт байдал юм уу да тий skill polarization гэж хэлж байгаа. Монгол хэлээр орчуулж боловол тэгэхээр энэ skill polarization гэдэг үзэгдэл маань өөрөө Монгол улсад ер нь бий болоод байгаа мүү үгүй мүү. За дээрэс нь яг энэ одоо ур чадварын хоёр туйлт байдлыг одоо хариу үйлдэл үзүүлэхийн тулд мэргэжлийн одоо энэ ур чадварын хөгжлийн бодлого маань яаж одоо хариу үйлдэл үзүүлэх вэ гэдгийг Монгол болон Солонгос хоёр улсын одоо бодлогын харьцуулсан судалгаа хийх байдлаар одоо тодруулах байдлаар хийхийг бол зорьсон байгаа юм. За тэгээ яг үндсэндээ яг саяны хэлсэн судалгааны үндсэн зорилгоо би хэрэгжүүлэхийн тулд нэг 4 одоо судалгааны асуултыг л төвшүүлсэн л дээ. Эхний ээлжинд болохоор Монгол Солонгос хоёр улсын нөхцөл байдал дээр яг хөдөлмөрийн зах зээл дээр нь энэ технологийн одоо хөгжилтэй холбоотой ур чадварын хоёр туйлт байдал бий болж үгүй юу гэдгийг тодруулахыг хичээсэн. Хоёр дахь нь болохоор Монгол улсын мэргэжлийн ур чадварын одоо хөгжлийг хангаж байгаа энэ бодлого маань өөрөө энэ ур чадварын хоёр туйлт байдал гэдэгт мэдрэмжтэй байна уугүй юу? Буюу энэ асуудлыг ер нь хөндөж хариу үйлдэл арга хэмжээ авч яах үгүй юу гэдгийг бол тодорхойлохыг хичээсэн. Хоёр дахь нь 3 дугаар асуудал болохоор Солонгос улсын одоо энэ чиглэлийн бодлогын одоо гол амжилт үр дүн нь юу байваа гэдгийг бас шинжилгээний ажлынхаа үр дүнд тодруулаад үндсэндээ 4 дахь асуулт маань Монгол улсын одоо энэ ижил сэтэп бодлогоо цаашд хөгжүүлэх чиглэлээр ур чадварын хоёр туйлт байдлыг одоо сармжуулах чиглэлээр ямар одоо бодлогын ахиц гарах ёстой гэдэг дээр санал зүйдэмж боловсруулах ийм зорилгыг агуулж хийсэн судалгаа байна. Цаг үеийн чухал сэдв байна гэж харж байна. Тэгээд аргачлал сайн чанарын судалгааны арга гэсэн гэж тооч зорлоо. Тэгээ арга болон нөгөө ашигласан материал, тоон хөдөлтэй мэдээлэл, ямар мэдээлэл нэр ашигласан дээр нэг товч мэдээлэх үү? За тэгэхээр за ерөнхийдөө яг судалгаа маань өөрөө ихэвчлэн нөгөө чанарын судалгааны арга төлхөө бол суурилж хийгдсэн байгаа. За эхний ээлжинд бол нөгөө бодлогын судалгааныхаа хүрээндээ бодлогын одоо баримтчгууд дээр шинжилгээний ажлуудыг бол хийсэн. Хоёрт нь илүү нөгөө чанарын өгөгдлүүдийг бий болгохын тулд хоёр улсын Монгол болон Солонгос хоёр улсын
судлаачд болоод бодлогын одоо төвшөнд ажиллаж байгаа хүмүүсээс ганцаарчлсан ярилцлагын аргаараас мэдээлэл цуглуулж ажилласан байгаа. За Монголын хувьд бол бодлого боловсруулагчд болоод олон улсын байгууллагад одоо энэ чиглэлээр ажилладаг зөвлөхүүд ч гэдэг юм уу. Эсвэл судлаачдын төлөөллөөс одоо ганцаарчлсан хэлбэрээр ярилцлага авах ийм ажлууд хийсэн. Солонгос талдаа мөн одоо яг энэ мэрэгжлийн ур чадварын бодлогын чиглэлээр ажилладаг судалгааны байгууллагуудаас бас судлаачдаас бас ийм ярилцлагуудыг хийсэн байгаа. За яг гоо том мэдээллийн хүрээнд гэх юм бол 2000-аас 2020 оны одоо Монгол Солонгос хоёр улсын ажлах хүчнийх нь одоо мэдээлэл дээр бас мэдээллүүдээр шинжилгээ хийсэн. Өөрөөр хэлбэл нийт ажлах хүч буюу ажлагчдын одоо ажил мэргэжлийн байдал, боловсролын түвшин гэдэг юм уу те. За энэ одоо тоо мэдээллүүдээр нь ямархан өөрчлөлтүүд гарч ирнэ гэдэг сүүлийн 20 жилийн статистик мэдээлэлээр бас тоо өгөглийн шинжилгээнүүд бол хийсэн байна. Маш сонирхолтой. Семинар дээр одоо илүү дэлгэрэнгүй бид нар сонсох боломжтой тий. Тэгээд ерөнхийдөө нөгөө гарсан үр дүнгээс нэг тавчгаан тий танилцуулахгүй ямар гол үр дүнгууд гарсан юм болоо. За товчхон танилцуулах юм бол яг мэдээж үр дүнгийн хувьд бол хоёр улсад бол хоёуланд нь энэ технологийн хөгжлөөс хамааралтай ур чадварын хоёр туйлт байдал бол бий болсон байна гэдэг дүгнэлтийг хийсэн. Гэхдээ цаг хугацааны хувьд бол 2010-ад оноос өмнөх болон хойдох хугацааны үед бол ялгаатай байна. Цаг хугацааны үед ялгаа байна. Өөрөөр хэлбэл Солонгосын үед бол ихэвчлэн 2010-ад оноос өмнө илүү энэ ур чадварын хоёр туйлт байдал нь бол бий болоод харьцангуй сүүлийн жилүүдэд бол саарах маягтай байгаа бол Монголын үед эсрэгээрээ 2010-ад оноос хойш хоёр туйлт байдал маань илүү одоо гүнзгийрэх маягтай, нэмэгдэх маягтай байна гэсэн дүгнэлтийг бол хийсэн байгаа. Хоёр дахь гол дүгнэлт гэх юм бол бодлогын одоо орчны хувьд мэдээж хоёр улс маань хоёулаа хөдөлмөрийн зах зээл идэвхтэй бодлогын хүрээнд энэ мэрэгжлийн боловсрол сургалтын бодлогыг бол хэрэгжүүлдэг. Гэхдээ тэгэхээр энэ бодлогын анх үүссэн цаг хугацаа, хэрэгжилж байгаа хэрэглээний байдал, бодлогын зорилго тэр орчин нөхцөл байдалтай холбоотой олон тооны ялгаанууд бол байна. Тухайлбал бодлогын зорилтод бүлгийн хувьд бол хоёр бас манай өөр эмзэг бүлгийн иргэдэд чиглэж байгаа ч гэсэн яг энэ ур чадварын хоёр туйлт байдал дээр хариу үзүүлж байгаа байдлын үед гэх юм бол томоохон ялгаанууд л байгаад байгаа юм. Тэр Солонгосын бол илүү нөгөө ажил хүчнийхээ бүтцийг чанаржуулах өндөр ур чадвартай хэсэг бол одоо бэлтгэх чиглэлээр энэ хүний нөөцийн бодлого, ур чадвар хөгжлийн бодлого бол чиглүүлж байгаа бол манайх бол эсрэг байдал дээр байдаг ч гэдэг юм үү те. Ерөнхийд нэг юм нийтлэг байдлаар хэрэгжүүлдэг юм нь бол хэврээ байна. Дээрэс нь бодлогын арга хэмжээ хэрэгслүүдийн хувьд ч гэсэн харьцангуй манай улс бол одоо нэг тийм хуучин одоо социализм үеэс хойш л явж байгаа нэг нийтлэг арга хэрэгслүүдэд яваад байгаа боловч яг энэ технологийн одоо хөгжлийг харгалзаж үзсэн тийм шинэ хэлбэрийн арга хэрэгслүүдэд бол хэрэгжүүлэх шинжлэхээ байдал нь бол Солонгостой харьцуулахад нэлээд хоцрогдсон байдалтай гэдэг юм үү те. Ер нь бол энэ чиглэлээр цаашаа бодлогын шинжилэл хийх зайлшгүй шаардлагатай ийм үр дүнгууд бол гарч байгаа. Тэгээд ер нь бол Солонгосын сүүлийн 70 жилийн одоо бодлогын үр дүнгээс бол хүний нөөцийн хөгжил дээр нь маш том одоо чанарын том өгөгдөл үр дүнгууд гарсан учраас Монголд бол сайн жишээ болох үр дүнгууд бол байсан гэдэг судалгааныхаа зөвлөмж дээрээ тусгаад бол бодлогын зөвлөмжнүүд төвшүүлсэн байна. За баярлалаа. Асуултад хариулсанд. Тэгэхээр маш сонирхолтой сэдв сонсогдоод нөхшөө ингээд нэмж дэлгэрүүлээл тэр нэгээд асуумаар юм. Тэгээд угаасаа семинар дээр илүү дэлгэрэнгүй танилцуулах учраас тий. За тэгэхээр манай семинарын бэлтгэгчийн яриаг дэлгэрэнгүй сонсгоод одоо энэ 3 дахь өдрийн 18 цагаас Zoom-ээр онлайнаар манай семинар явагдах байгаа. За баярмаа маш их баярлалаа. Баярлалаа.